Миний хувьд ерөөсөн анх мэрэгжлийн сумууд ингээд орно гэдэг бол ямар ч тийм ойлголтгүй анх Япон орно гэж үзчихье гэж анх явж исэн. За тэгээд ерөн дээр нь ерөн гологж исэн. Ерөн л одоо юу гэдэг сүүлийн тэмээний ачаа хүндгэгчээр 62 хилтэй хөлтөө бол хинч одоо нүдэнд нь өртөхгүй тоохгүй тийм л хөлт байсан шүү дээ. Ороод анхны башуудаа би ч одоо 50% хийж чадаагүй шүү дээ. Тэгэхээр миний одоо анхны гар бол ялаглаас эхэлж исэн. Бид нар оюуханы чадварыг анх ганцхан зүйлээр хэмждэг байжээ. За тэр нь бидний ярьдгаар IQ. За чи Альберт Эйнштейн 168-аас дээш байжээ ч гэдэг юм уу те. IQ-гээр хүний оюуны чадвар, оюуханы чадваруудыг IQ-гээр л ганцхан хэмждэг байж. Жишээ нь Microsoft яасан гэхээр IQ өндөртэй хүмүүсийг аваад алах юм байна гэж бодоод бүх IQ өндөртэй хүмүүсийг шалгаад IQ өндөртэй хүмүүсийг нь ажилд аваалаа гэсэн чинь тэр IQ өндөртэй хүмүүс дотор зарим нь амжилттай яваа, зарим нь мундаг байгаа, зарим нь дээшлээ, зарим нь доошлоо, зарим нь бүр фейлдээд ингээд янз янзын болоод байна гинэ. Түүний нэр IQ өндөртэй хүмүүс чинь ертөнцийг байлдан дагуулад эзлээд тэ мундаг байгаад байдаг юм уу гэсэн чинь биш болж таарад ганц IQ гэдэг энэ чадвар байдаггүй юм байна. Маш олон чадвар байдаг юм байна. Жишээ AQ, BQ, CQ, DQ EQ биднээс одоо сүүлийн үед хамгийн их ярьж байгаа emotional intelligence, EQ те сэтгэл хөдлөлөө удирдах чадвар ч гэдэг юм, CQ ч гэдэг юм уу те. Маш олон төрлийн чадварууд байдаг юм байна гэдгийг олж нээсэн байна. Тэрний нэг нь AQ буюу бэрхшээлийг даван туулах чадвар. Бид нар энийг юугаар тайлбарлаж жишээ нэрлэдэг гэхээр төвчээртэй байх. Тэ? Тэг чин утга нь юу гэсэн бэрхшээлийг даван туулах чадвараа хөгжүүлж ин дөрөв сайжруулж ин гэсэн санаа. Хоёрт бид нар сэтгэлийн тэнхээтэй байх гэдэг нэг нэрлээд байдаг тий. Сэтгэлийн хаттай бай гэдэг. Сэтгэлийн хат би нэг жоохон муудаа. Манай сэтгэлийн хат их сэтгэлийн хаттай шүү. Цаана нь яаж яах вэ гэхээр нөгөө бэрхшээлийг даван туулах чадвар байна уу? За тэгвэл бэрхшээлийг даван туулах чадвар буюу энэ чадвар хаанаас яаж олоод байгаа юм бэ? Энэ зүйл тэ яаж бий болгоод байгаа юм бэ гэдэг. За хоёр төрлөөр. Нэг нь олдмол, нэг хэсэг нь төрөлхийн. Ухааны өксөг төрөлхийн бэрхшээл даван туулах чадвар буюу генетикийн хувьд өндөр төрлийн хүмүүс гэж байна. Бэрхшээлийг даван туулах чадвар. За тодорхой хэмжээгээр бэрхшээлд одоо юу гэдгийг те зовлонд илүү их мэдрэг ханддаг, илүү их эмзэг, бэрхшээл даван туулах чадвар угаасаа жоохон сул төрлийн хүмүүс гэж, өртөмхий төрлийн хүмүүс гэж байна. Жишээ нь стресст амархан өртдөг хүмүүсийг биднес бэрхшээл даван туулах чадвар нь жоохон сул гэж үзнэ. За жишээ нь бэрхшээлийг даван туулах чадвар бүх тохиолдолд бас ашигтай биш л те. Ихэнх тохиолдолд мэдээж ашигтай. Жишээ нь спортод маш ашигтай бэрхшээл даван туулах чадвар. Зовлон тохиолдоход маш их ашигтай. Бизнест маш их ашигтай. Удирдахын ухаанд бэрхшээл даван туулах маш их ашигтай ч гэдэг юм уу те. Ашигтай салбарууд нь гэж бас байна. Одоо 62 хилтэй хүүхэд 69 тавраг болсон гэдэг бол энэ бол ерөөсөө цаанаасаа бүр юу гэдэм бэ? Гисэг олдмол гэж байдаг байна. Энийг сурж болдог гэсэн санаа. Энийг биднес бэрхшээл даван туулах чадварыг олж авч болно. Энийг дадалжуулж, энийг сураад, энийг одоо юу гэдгийг те цаашаа хөгжүүлж болдог. За тэгвэл энэ юунаас бий болдго юм бэ гэхээр маш олон зүйлээс бий болж болно. Нэг хүмүүжил. Миний гэр бүлийн калчер гэж нэг юм байдаг те. Яг үүндээ Монголд хоёр хүн суугаад хоёр өөр гэр бүлийн калчертай учраас тэр хоорондын гэр бүлийн калчер зөрөөд бие биентэйгээ ингээ мөргөлддөг. Тэгвэл тэр гэр бүлийн калчер, гэр бүлийн соёл гэдэг зүйл тухайн хүүхдийг, тухайн хүнийг бэрхшээлийг даван туулах чадварыг сургаж болно. Нэг. Бүр улс үндэстний калчер нь нөлөөлж иж бас болно. Ер нь миний бас одоо ингээ 20 гаруй жил барилдаа одоо ингээ 2 жил гаруй багшилж байна. Энэ дээр одоо яхааргүй бол 100 цагт бол тий яхааргүй ингээд аавынхаа нутагт одоо зуны амралтаараа ингээд 1 сар 2 сар одоо малчны амьдрал одоо нүүдэлчин Монгол ардын тэр одоо бидний одоо уламжилж ирсэн тэнд
одоо сэтгэл зүй бие бэлтрийн бүх юм нь одоо тэн дээр л одоо төсвөр хатуулнаад дээр үүссэн болоо гэж бодоод байгаа юм л сүүлийн үед маш их бодож байгаа. Бид нар юу гэдгийг тэг хүмүүстэй барилдаал, юу гэдгийг хүүхэд байхдаа барилдаал, ноцолтоол унаал. Энэ бол зүгээр. Уус бид нар бол зүгээр ингээд зүгээр унжих ингээд одоо бас. Тэгээ Монгол соёл Монгол нэг эрэгтэй хөлт ойлдгүй. Ингээл бас нэг юм соёл байгаад байгаа шүү дээ. Бас нэг калчер байгаад байгаа шүү дээ. Хөрхөн бас ганц 2 сар тий хөдөө нутагтаа ингээ ус зөөн, аргал төөн одоо халуун халж хүдэнд одоо бороо шороонд бол хонимолоо бас ингэж хариулж байсан тий туглаа аюулыг унгаа татдаг тийм ээ. Ийм юмд бол бас надад их нөлөөлсөн болов. Бас дээр нь өлсөж үтсэн. Ер нь хүн өлсөж үтсэн хүн ер нь амжилтанд хүрдэм болов гэж бас сүлээд бодоод байгаа. Гэвч чи өөр газар хоорондоо барилдаад шидмгээд нэг унгацсан ч яана хүүхэд гимжиж өгдөө. Тэгч хүйдээгээд нөгөө хүүхдэд бид нар юу суулгаж ийнэх майндсетд нь хүртэл соёлын түрүүний хэлдэг шиг бэрхшээл давамдуулах чадварыг хүртэл суулгаж байгаа. Ихэнхийн сурч авч болдог энийг бас хөгжүүлж бас болно. Жишээ нь Харвардад яадаг вэ гэхээр энэ EQ-г хамгийн IQ-г нь хөгжүүлэх тухай ерөөсөө тэнд хичээл баг ордгоо гинэ. EQ хөгжүүлдэг тийм хичээлүүд маш сайн их ордог. Бэрхшээл даван туулах чадварыг гэж. Гадны спортын тамирчид Монгол хүнийг нэг юм төвчээр нэг юм шар хор гэдэг нэг ийм юмыг тэдэнд суулгах бүр шаардлагагүй. Энэ бол төрөлх ихэнхдээ ингээд калчраараа байдаг гэдээ баг ярьдаг шүү дээ тий. Тэр чинь яаж яана гэхээр бидний соёл ахын онцлог баг. Тэгэл үгүй яах вэ? Би намайг Япон хүнээс илүү Япон хүн гэдэг. Монголдоо ч би хэлнэ. Монгол хүнээс илүү би монгол хүн шүү гэдэг. Яагаад гэвэл хариу оронд байгаа. Өөр газар байгаа тий. Монголоо гэсэн сэтгэл уула, агаараа, салхи, усаа сандагтээс сэтгэл нь танаас би илүү шүү гэж хэлдэг байхгүй. Нэг тийм хоёр дээр энэ ер нь хурдан морж бай, энэ бүх хүн гэдэг маш им зүг гэдэг байхгүй. Жоохоо юмд одоо эмзэглэн гэх юм уу, жоохоо юмд ингэж хорддог гэх юм уу, жоохоо юмд одоо жоохоо хий гардаг байхгүй. Тэгэхээр би одоо хөлсөө гамна 50 байх хэвээр хүнтэй гоё харьцах хэвээр. Ингэж ийж одоо тэр 130 сая хүний одоо энергийг өөртөө шингээж одоо тэр 90 хоногоор бүх орон даяар одоо энержигээр цацагж байгаа шүү дээ. Тэгээд барилгад одоо яхааргүй араас ингэ тушж байгаа. Нутгийн юм бас уул бас тушж байгаа шүү гэж. Ийм юм бол бас одоо нүдэнд харагддаг юм бас их байд юм болов. Ер нь аврагын хүү авраг гэдэг бол тохиолдол ер нь Японд ч байхгүй, Монголд ч байхгүй юм билээ л дээ. Энэ мөрөөдөл зорилго бол надад бол байсан. Гэхдээ нөгөө анхны башуудаа би чинь ялагдлуулсан шүү дээ. Гэхдээ бол энэ мөрөөдлийг бол би зорилго бол алдаагүй. Одоо 0 одоо хэд үдээ 10,000-ын нэгч үдээ 1,000-ын бол тэр мөрөөдөл зорилго бол хаа нэгэн газар нуугаад хөдөлмөрлж хичээж ирж ирсэн. Жишээ нь би авраг болно. Би Нобелийн шагнал авна. Тэ анхны Нобелийн шагналын Монголын анхны Нобелийн шагналыг авъя. Би авраг болно гэдэг майндсет би ингээд өөртөө суулгаж эхэлж байгааз. Энэ би чи зүгээр л мөрөөдлөө цаасан дээр зур гэдэг чинь unconsciously өөртөө тэр мөрөөдлийг юу гэдгийг те үл ухамсарлахын тархинд хадгалаад ухамсарт бус тархинд хадгалаад тэрнийхэн төлөө автоматар хийдэг үйл болгоод явуулчих. Би өөрийгөө кодлж чинь гэсэн санаа. Сэтгэл зүйн хувьд бол ер нь бэлтгэлийн бол тэр явц бол маш хүнд хэцүү шүү дээ. Ер нь манай анхны 6чин одоо шин одоо хоорондоо ярьж байгаа оргоод элчин сайдын яам руугаа оргоод тэгээд Монгол руугаа буцаж ийсэн шүү дээ. Одоо тийм одоо хүнд хэцүү бол бэлтгэл сургалт бол явагдав. Тийм болохоор бага насандаа бас яг тэр бол мэдээг одоо тэр одоо бас сонсч ийсэн харж ийсэн л байгаа юм л да. Тэгэхээр Монгол улсын дархан аврагын хүү ингээд цухтаад ирлээхэд би бол аавыг одоо ихсэлж харж чадах нөрөхгүй юм да гэж. Тэгж бодож бас чармааж хатуучлаа бас бэлтгэл сургалтаа хийжсэн л да. Тэрний яаж яах вэ гэхээр нэг төрлийн тухайн хүнийг мотивацчлуулах хүч юм. — 2007 онд 69 дахь авраг болоод
хэвлэлийн баг хурал дээр бол би бол одоо өөрийнхөө одоо энэ барилж явах хугацаанд тэр одоо төөх гэдэг шүү дээ тийм. Тэрнээс одоо хасах ганц одоо ийм нэг төөх бол одоо энэ анхны дебют байшуу дээр бол 50% амжилтыг хийж чадаагүй. Энэ түүхийг би одоо балрууд арилгамаар санагддаг гэсэн байхгүй. Тэр нь надад жоохон ичмээ санагддаг гэсэн. Тэгсэн харин 2 авраг бас анхны байшууд бол 50% амжилт хийж чадаагүй тохиолдол байд юм билээ. Тэгээ надад нийлэн 3 дахь нь юм билээ. Нөгөө Томас Эдисонаас те гэрлийн шидэн та бүтээгтээ 1000 удаа туршилт хийсэн гэсэн та яаж энийг ингэж хийгээд байгаа юм гэсэн чи би зүгээр л гэрлийн шидэн бүтээж болохгүй 1000 аргыг олсон шүү дээ л гэж хэлсэн. Тэр хүнд би алдчих болно. Энэ зүгээр болохгүй юм байна л гэдгийг олж мэдсэн болохоос тийм амар итгэл үнэмшилтэй байгаа зү. Тэгэхээр одоо тэр ялагдал гэдэг бол тэр одоо ялагдлын нулимс одоо тэр сэтгэл санааны одоо хүнд хэцүү байдал бол надад тэгэхэд их хүнд байсан л да. Яагаад гэвэл Монгол улсын тархаа аварга Олимпийн анхны мөнгө хөрөл дэлхийн аваргын те медалийн хөв гэдэг тэрнийг бас над прайд бол байсан л да. Залуу хүүхдтэй. Энэ алдаж болно гэдэг өөртөө заримдаа тэнийг дандаа хатуу хандаад алдаж болохгүй гэвэл биднээс юу ч хийхгүй амьдрна, юу ч сурахгүй амьдрна, юу ч даван туулж чадахгүй амьдрна. Gets behind Hakuho and Hakuho shows another recovery, amazing recovery once again beats Tochioza. Наран улсын мэрэгжлийн сумаа бүхийн ноён өргөл 69 дахь их авраг Монгол улсын хөдөлмөрийн баатар Гавья Тамирчин Мөнхбатын даваа жаргал буюу Хакухо шоо. Тэрээр 2001 онд мэрэгжлийн сумуугийн гараагаа эхэлж 3 жилийн дотор дээд зэндаа хүртэл дэвшин барилдаж 22 наснда Yokozuna их авраг цолонд хүрсэн юм. Хакухо даваа жаргал нь Японы 1000 жилийн түүхтэй мэрэгжлийн сумаа бүхэд хамгийн олон жил Yokozuna цолоо хадгалан дээд зэндаанд барилдсан бүх. Хамгийн олон барилдаанд ялалт байгуулсан бүх. Хамгийн олон удаагийн дөрөв авсан бүх амжилтуудыг эзэмшиж Японы эзэн хааны цомыг хүртсэн цор ганц бүх болсон юм. 2021 онд цодог тайсан тэрээр хөдгөө ардын улсад эхнэр 4 хүүхдийн хамт хойчмын шин залуу сумуучдыг бэлтгэх болжээ. Эртний 1500 жилийн өмнө сумуу бол аль нэг нь өөхөх ёстой байсан баг. Барилдааны. Тэгээд тэр ялсан бүхний сумуугийн авраг гэж бурхан гэж хэлэгддэг. За тэр өрсөлдөгч байж тэр хүн ялсан хүн нэрд гарсан баг. Тэгэхээр биднээс заавал тэр өрсөлдөгч хүндээ одоо хүндлэл үзүүлэх хэрэгтэй. За энэ бүхийх ёслондоо рэ гэж Япон үг нь болохоор ингээд англиар 0, монголоор тэг цэг рүү очиж байгаа юм байна л да. Тэгэхээр тэр нь reset хийдэг гэж. 0 цэг 0 руу буцаач. Тэгээ маргааш нөгөөдөр хичээ гамбаримас гэсэн тийм философи цаана байгаа юм билээ тийм. Нэгт яг өөрөө би ядарсан тохиолдолд сайхан найзуудтайгаа уулзчихжээ, communication авчижээ, сайхан хөдөө агаар салхиндаа гараад Монгол дуугаа дуулчихжээ. Бүх зүйл гарц байгаа. Ямар нэгэн гарц байгаа гэдгийг тийм одоо юу гэдгийг те шийдэл болох. Шийдлийн тухай. Нэг хааны тухай байгаа. Соломон гэх те. Соломон хаан нэг юм бөгжтэй байж байгаа. Тэр бөгжин дээр нь ийм хийсэн байна. Бүх зүйл төвд суурих гэдэг. За Соломон хаан бэрхшээл тэ үе хэцүү тэ даван туулах хэцүү байх үе болгонд тэр бөгжөө харж тэ өөрийгөө мотивацчлуулад тэрийг хараад нэрэ бүх зүйл төр зурих штэ нэрэ гарц өөр гарц байгаа штэ гэж тэгж өөрийгөө нэг зоригжуулдаг байсан. Тэгээ нэг удаа Соломон хаан бүр тэрийг харахаас ч дургуун хүрсэн. Маш хүнд зовлон тохиолдсон байна л да. Тэгээд бөгжөө одоо шийдээд хагалсан. Тэгсэн чинь бөгжнийх нь арга суурин дээр нь энэ ч бас төр зурих гэвчсэн мэт. Утганы өксөг гэхээр бид бүх зүйл дээр наан нь заримдаа оюун дүгнэлт хийчихдэг. Яг сэтгэл хөдлөлөөр хэцүү байх үедээ оюун дүгнэлт хийгээд бэрхшээлийг даван туулах боломжгүй гэж хардаг. Харамсалтай нь бүх зүйлд гарц байдаг гэсэн. Бүх зүйл төр зурих. Тэр нь хичнээн хүнд зовлон байсан ч гэсэн тэр дуустдаг.
Монгол хүн яг яах ёстой юм бэ? Төвчээр гэдэг юунаас авах ёстой вэ? Уусаа нүүдэлчин солилч юм байна шүү дээ. Энэ дээрээ очь. Энэ дээрээ сар бай, жил бай, хагас жил бай. Тэгжиж энд чинь орж ирнэ. Бүх юм чинь нүдэн дээр чинь бүх юм чинь бэлэн байна шүү дээ. Зөвхөн 100 цагт байсан, ганц сар, 2 сар байсан хүүхэд тэр төвчээр өөртөө олцсон байна шүү дээ. Жилийн дөрвөл өвөл цагт нооч, өвлийн малчин айл, нүүлжил ямар байна? Яаж тэр хахир хөхтөнд ингээд төвчиж 5 малаа ингээд өөр хөхтөө өсгөө ингээд чадчихээн. 21 аймагаараа яв. Тэр өндөрлгөө тэр очиж үз. Тэгэл бүх юм чинь гарч байна. гэж хэлмээр байна да. Ухаан бид нар энүүгээр юу хэлэх гэж байна вэ гэхээр дөрөв шүү дээ. Бэрхшээлийг даван туулах чадварыг сурч болж байна. Бидэнд үргэлж зовлон тохиолдно. Үргэлж бэрхшээл тохиолдно. Бид нар энийг заримдаа яаж давах вэ гэдэг очроо олдоггүй хэцүү байдаг. Тэгвэл дараах тасгалыг хийгээд бид нар жоохон ч гэсэн тань тус нэмэр болох боломжтой шүү. Сайн байна уу? Та 50 Улаанбаатарын дасгалд орсон байна. Өнөөдөр үнэхээр сайхан өдөр байна. Би таныг төвчээртэй бодох, сонсох, төвлөрөхийг зааварчлан хөтлөх гэж байна. Юуны өмнө та нүдэн анаарай. Эхлээд та намайг даган уртаа гихчийн амьсгаа авахулна. Амьсгалаа хамраараа авч амаараа гаргаарай. За, амьсгалаа аваарай. 1, 2, 3, 4, 5 амьсгалаа бариарай. Одоо амьсгалаа гаргаарай. 1, 2, 3, 4, 5. Амьсгалахад таны төвлөрөл амьсгаан дээрээ тогтож чадчихэв үү? Тэгвэл дахин нэг амьсгаа авъя. Амьсгал авлаа. 1, 2, 3, 4, 5 амьсгалаа барьлаа. Амьсгалаа гаргалаа. 1, 2, 3, 4, 5. Баяр хүргэе. Та урт амьсгаа авсан нь эхний амжилт. Одоо та нүдээ зөөлөн анаад өнөөдрийн тухай бодоорой. Та юу бодож байна? Сайн байна. Бодох цаг гарч байгаа нь бас нэгэн амжилт. Одоо үргэлжлүүлэн бодъё. Таны хувьд төвчшгүй зүйл тань юу вэ? Машины сигнал, буужгинсан хүмүүс, энэ бүхэн зөвхөн бодол болохыг та анзаарч байна уу? Бодит амьдрал таны хүснээс өөр байгаад таагүй санагдах бодол. Энэ бүгд зүгээр л таны оюун бодлын цуваа. Одоо төсөөлөд үзээрэй. Машин ахин дахин сигналдж байна. Та тэр чимээг сонсохыг хүсэж байна уу? Таны төвчээрийг бардаг зүйлс таны бодолд түлхүү байдгүй. Дэлхий эргэдгээрээ эргэж байна. Харин та заримдаа төвчээртэй, заримдаа төвчээргүй байдлыг мэдэрдэг. Одоо дахин нэг амьсгаа авцгаая. Амьсгал авлаа. 1, 2, 3, 4, 5
Амьсгалаа барьлаа. Амьсгалаа гаргалаа. 1 2 3 4 5. Одоо та өөрийнхөө тухай бодоорой. Илүү төвчээртэй байхын тулд та юу хийх хэрэгтэй вэ? Та байгальд алхаж байна. Та ганцаараа амарч байна. Та бодлоо хянаж чадах болов уу? Та альва зүйлд ямар хариу үйлдэл гаргахаа удирдах чадах уу? Та төвчшгүй зүйлээ хялбар болгож бодож чадах уу? Өнөөдөр нартай сайхан өдөр байна. Дэлхий иргэдгээр эргэж амьдрал хэвийн үргэлжилж байна. Төвчээртэй энэ хүртэл сонслоо. Дахин нэг амжилт. Танд төвчшгүй зүйлээ тунгааж бодоход цаг хэрэгтэй. Одоо урт амьсгаа авлаа. 1 2 3 4 5 амьсгалаа бариарай. Амьсгалаа гаргалаа. 1 2 3 4 5. Энэхүү амьсгалын дасгал таныг олон төрлийн бодлуудаас төр салгаж зөвхөн дасгал дээр төвлөрүүлж өгсөн. Бас энэ дасгал таны бодож амжаагүй зүйлс дээр чиглүүлж өгсөн. Та тайван байхад бүх зүйлд гарц бий. Сэтгэл бол эрхтэн.